Бүгдэд нь орой минь төргий. Соёл урлагийн их сургуулиас уламжлал болгон зохион явуулж байгаа подкаст маань энэ удаагийн дугаар радио телевиз медиа урлагийн сургуулийн гэрэл зургийн үндсэн мэрэгжлийн багш Доо Нямтай эхлэх гэж байна. Соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуульд зураглаачийн мэрэгжлэр зураг авалт хөтөлбөрийг бэлтгэж эхэлснээс хойш гэрэл зургийн хичээл бол тасралтгүй орсоор байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол энд илүү түлхүүн анхаардаг болсон. Дөнгөж саяхан манайх магистр зураг авалт хөтөлбөрөөр магистрийн хөтөлбөр нээсэн. Энэ удаад бид нар яг гэрэл зураг гэдэг чиглэл рүү онцолж ярих гэж байгаа. За тэгэхээр ер нь гэрэл зураг гэж юу юм? Чи ер нь хизэнээс гэрэл зурагтай танилцж ирсэн бэ? За бүгдэнд нь одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд урьж оролцуулсанд бас маш их баярлалаа. Тэгээд яг миний хувьд яг гэрэл зурагтай холбогдсон нь бол 2004 онд одоогоос 17 жил өнгөрцөн байна. Тэгээд 2004 онд анх 9-р ангид байхдаа хүүхдийн сан урлагийн зөвлөл Швейцарын хөдөлгөөний агентлаг гэдэг энэ гурван байгууллагын нийлсэн тийм хар цагаан хайлсаар тэгээд нөгөө гэрэл зургаар дамжуулж хүүхдүүд өөрсдийнхөө энэ үзэл бодлыг илэрхийлэх нэг тийм төсөл хэрэгжсэн. Тэгээд тэр төсөлд ерөнхийдөө 2 жил 9-10 дугаар ангидаа ерөнхийдөө 2 жил хамрагдаад тэгэл би ч нөгөө хамгийн нөгөө нэг сүүлийн 10 дугаар анги гэж явсан. Тэгэл 10 жилээ төгсөөл их сургуульд орохдоо Монгол тухайн үед бол яг гэрэл зургийн сургууль гэж ерөнхийдөө байгаагүй. Тэгээд ерөнхийдөө хамгийн одоо дөхөө ойролцоо тэгээд энэ одоо хобби мэрэгжил юм аа ерөнхийдөө болгоё гэдэг үднээсээ одоо багшилж байгаа сургуульда 2006 онд одоо зураглаач одоо кино болон телевизийн зураглаач гэдэг мэргэжлийг сонгож ерөнхийдөө төгсөөд тэгээ одоо бас энэ сургуульда багшилж байна. Тэгэл ер нь яг одоо жишээ нь нөгөө зураглаачийн одоо биднээс яг нэг амьдарч байгаа нийгэм маань өөрөө яг тийм болчлоо л да нөгөө нэг дижитал тэгээ бүх хүн одоо уцтай байна. Тэгэл одоо зургийн аппарат гэдэг юм бол айгүй энгийн хэрэглээ болчлоо. Тэгээ хуучны одоо хальсаар аваад ингээл тэр лабораторид угаана гэл ингээд нэг зовоод байхгүй тийм ингээ бүх юм ингээ энгийн энэ гэрэл зураг гэдэг юм нөгөө энгийн яг нөгөө хэрэглээ талдаа энгийн болж байгаа учраас яг нөгөө гэрэл зургийн цаад тэр нөгөө мөн чанар тэр одоо бодож авах сэтгэв санаагаа олох яг тэр нөгөө мэдрэмжтэй хандах одоо тэр зүйлүүд нь бол ерөөсөө алдагдаагүй. Зүгээр яг хэрэглээ тал дээр айгүй энгийн болцсон учраас яг энэ нөгөө нэг кино болоод одоо нөгөө телевизийн зураглаач нар одоо бид нар ингээд хосолсон маягтай гэрэл зургийг давхар бас ингээд авдаг тийм маягтай бол ерөөдөө явхад бол ямар ч асуудалгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд тийм ч учраас сургууль маань ч гэсэндээ яг энэ тал дээр илүү нөгөө төвлөрч энэ зураглаачийн ангийнханд бол илүү яг энэ гэрэл зургийн хичээлийг яг энэ нөгөө давхар маягтай ингээд яваад тэгээд одоо маань сургуулийг төгссөн одоо энэ залуучууд энэ оюутнууд маань бол яг ажлын байран дээр гарахад гэрэл зургаа авдаг. Тэгээд дээрэс нь бичлэг хийх одоо чадвартай мэдээж тэр нөгөө залуу тийм хүмүүс бол мэдээж нөгөө ажлын талбар дээр гараад сурж мэдэх зүйл бол байгаа. Гэхдээ ерөнхийдөө ингээд хосолмол маягтай ингээд явдаг. Яг намайг одоо чи үүдээ сургуульд ороод одоо бараг 10 жилийн өмнөх ер нь 7-8 жилийн өмнөх болоод ирэхлээр яадаг байсан бэ гэхлээр зөвхөн зураглаач нар ингээд зураг одоо өөрийнхөө бичлэг тэр камертайгаа харьцах тэр юм аа л ерөнхийдөө хийдэг байсан. Телевизийн зураглаач тэр юу ч тэр гэтэл одоо болоод ирэхлээр би одоо дүрс бичлэг юмудаа хийчдэг. Тэг гэрэл зураг авдаг ингээд нэг юм хосолмол маягтай явж байгаа нь илүү ажлын талбар дээр гарах тал дээрээч тэр илүү өөрийгөө хөгжүүлж нээх тал дээрээч тэр ерөнхийдөө нөгөө одоо хувь хүндээ бол илүү үр өгөөжтэй л гэж бол ерөнхийдөө харж байгаа. Ер нь яг энэ зураг авалт буюу зураглаачийн мэргэжлэр юуснаас хойш нэлээд урт удаан хугацааны дараа одоо яг энэ хоссон байдлаар сургалт явуулахад оновчтой юм байна гэдэг энэ чиглэлээр боловсруучсан бэлтгэх энэ хандлага гарч ирсэн. Дээрэс нь чи одоо шилбэл яг өөрөө мэргэжлийн гэрэл зурагчны зураглаачийн хувьд энэ гэрэл зургийн мультимедиа гэдэг маш шин юм чиг хандлага, шин одоо урсгал гэдэг юм уу да. Энэ сургалтын хөтөлбөрт ингээд оруулж ирсэн. Яг гэрэл зургийн мультимедиа гэдэг нь одоо яг юу хэлээд байгаа юм бол?
Гэрэл зургийн мультимедиа нь өөрөө ер нь яг энэ 2000 он гарснаас хойшоо одоо 2007-8 оны үеэс эхлээд ерөөхдөө одоо маш одоо хурдцтай гарч ирж одоо хөгжсөн нэг тийм шинэ одоо нэг медиа нэг юм төрөл. Тэгээд энийг болоод ирэхлээр 2011 онд Стамбулд яг энэ нөгөө хичээлдэн суугаад яг энэ одоо Монголын хамгийн анхны мультимедиа хүн тээвэрлэгч гээд тийм гэрэл зургийн мультимедиаг ерөөхдөө хийсэн. Тэгээд тэрнээс хойш 10 жил өнгөрцөн байна. Тэгээд сая 2015 оноос эхлээд яг энэ нөгөө сургалтын хөтөлбөрт энэ гэрэл зургийн мультимедиа гэдэг хичээлийг одоо зураглаачийн 3 дугаар анги курсын оюутнууд үзэхээр ерөөхдөө хөтөлбөртөө оруулж ингээ явсан байгаа. Тэгээд энэний ер нь яг суур юм нь юу вэ? Гэрэл зургийн мультимедиа яг юу вэ гэхээр яг энэ мэдээллийн одоо олон хэрэгслүүд те гэрэл зураг, видео, одоо дуу, орчны чимээ, хөгжим, за тэгээ ярилцлага, тэгээд текст те тоо баримт, текст энэ ингээд энэ 6-7 энэ зүйлс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийлээд ингээд нэг одоо богино хугацаанд хүнд асар одоо хурдан олон мэдээллийг өгөх тийм бүтээл хийгээл ерөөдөө гэрэл зургийн мультимедиа гэдэг. Тэгээд гэрэл зургийн мультимедиа гэхэлэр нэрнээсээ өгсүүлээл ерөөхдөө 70-аас 90% хүртэлх хувь нь бол гэрэл зураг мэдээж байх хэрэгтэй. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд бол бас тодорхой хэмжээгээр видео, дүрс юмнууд бас ингээд дундуур нь бас оруулдаг, хэрэгэлдэг болцсон. Тэгэхээр ерөөдөө фото зургууд явна. Тэгээд дээрээс нөгөө түүх бас айгүй чухал. Ямар нэгэн одоо шинэ давааним гэдэг хүний түүхэн сонирхолтой учраас би одоо даваанимыг сонгож аваад тэгээд тэр хүний түүхээр нь дамжуулж энэ нийгмийн асуудал байт юм уу эсвэл хувь хүний гэр бүлийн тэг ингээд тэр асуудал болоод гой сайхан зүйлүүдийг тэгж нөгөө өөрийнх нь яриа болоо зургаар нь ингээд дамжуулж үзүүлэх нэг юм шин нэг юм урсгал гэдэг. Тэгээд бид нэр ерөнхийдөө бас ярилцж байгаад энэ яагаад 3 дугаар курсынхан ерөнхийдөө энэ хичээлийг үзэх ёстой вэ гэхээр эхлээд бол гэрэл зургийн үндэсгээд яг хөө ерөнхийдөө нэг юм жоохон оюутан залуучууд маань 1-р курстэй яг энэ гэрэл зургийн яг үндсэн ойлголт жоохон түүхэн маягийн те гэрэл зурагчийн ингээд үүссэн юм байна. Тэгвэл одоо яг энэ дижитал шиг те ганц коноп тараа зураг дарчдгүй юм чинь энэ олон хүнд хэцүү одоо барыг цаг үеийг энэ туршилтуудыг давж иж ингээд энэ гэрэл зураг бүтсэн юм байна гэдэг нэг тийм одоо сургалтын агуулгаар нөгөө 1-р курстэй явчаад за 2-р курсынхаа намрын мэрэгжлийн гэрэл зураг 1 гэдэг хичээлээр одоо сингл зураг буюу нэг зургийг ерөөхдөө авч сурах те нэг зургаар одоо өөрийнхөө хэлэх гээд байгаа санаагаа үзүүлж харуулах тэгээ тэр зурган дээр нь ярилцах шүүмж одоо тэгээ алдаа оноо юмнуудыг хийлж ярилцах тийм маягаар ерөөхдөө мэрэгжлийн гэрэл зургийн хичээл дээр явчаад за мэрэгжлийн гэрэл зураг 2 дугаар одоо 2 гэдэг дээр болоод төлөө нөгөө зураглаачийн 2 дугаар курсын одоо хавар гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ дээр болоод ирэхлээр илүү нөгөө цоврал зургаар те одоо нэг сэдв сонгож аваад магадгүй утаач байд юм эсвэл төвчрэлж байд юм уу эсвэл одоо юу гэдэг гэр бүлч байд юм уу хүүхэд байд юм уу нэг тийм сэдвийг сонгож аваад цоврал зураг авна. 2 зургаас дээш те 5-10 зурагтай. Тэгээд нэг хүүхэд зургаа сонгоод ингэж яхад тэр зураг сонголтын дээр нь ажиллаад нэг 7-8 зургаар нэг сэдвийг үзүүлж харуулах. Тэрнийхэн доор нь түүхийн бичгтэй яагаад энийг хийх болсон өөрийнхөө зүгээс ч тэр эсвэл нөгөө талынхаа түүхийг ч нэ тексттэй бичээд ингээр бас нэг нөгөө нэг зураг байж байгаа цоврал зураг болчихж байгаа. Тэгээд 3 дугаар курсынхаа намар нь энэ гэрэл зургийн мультимедиа гэдэг хичээлийг үзэхлээр нөгөө цоврал зураг авсан түүх бичижсэн юмаа дүрс нэмэхээр бол дүрс нэмээд да ярилцлага авахаар бол ярилцлага аваад дуу чимээ хөгжим чимэглэлээр чимэглээд ингээд эвлүүлээд 2-3 минутын тийм богинохон юм хийгээд үзүүлэхлээр л нөгөө яг нөгөө зураглаачийн суур юм хүмүүс холбогдож ирэхээр тэгж бодож ерөнхийдөө ингээд яасан. Тэгээ одоо ямар ч байсан нэг 5-6 жилийн хугацаанд бол яг мэдээж тодорхой хэмжээнд үр дүнтэй. Тэгээ дээрэс нь эргээд нөгөө нэг төгссөн хүүхдүүд бас эргэж их аягүй холбогддог. Тэгээ тэрний үглээ багшаа нөгөө мультимедианы чи яг нөгөө зарчим үндсэн юм нь юу вэ гэдэг. Тэгэхээр эн чинь нөгөө үндсэн зарчим ч гэдэг юм уу тийм юм байхгүй. Тэгээ бид нэр дан ганц баримтат тал руугаа хийн гэж байхгүй бас өөр ингээд одоо юу гэдэг commercial тал руугаа бас хийж болно гэл юмд баригдахгүйгээр одоо яг үнэхээр орчин үед л ерөөдөө хийх тийм боломж олцоо байгаа учраас нөгөө оюутнуудаа нөгөөд бол маань хөрх ингээд нэг газар ажилд орсон тэгээ шинээр юм контент хийх болохоор л нөгөө энэ гэрэл зургийн мультимедиа маань ингээд бас хэрэг болдог. Эхнээсээ бас ингээд хүүхдүүд бас тэрийг хийгээл эхэлж байна.
Тэгэхээр энэ бол яг нөгөө нэг юм шинэ контент, нэг юм шинэ зүйл учраас тэрийг бас ингээд яаж хөрвүүлээд одоо наан цаана оруулаад ингээ ашиглахад бол айгүй нээлттэй нэг юм шинэ одоо төрөл зүйл болчиход байгаа. Ингээд яаж байгаа одоо шийдвэл энэ гэрэл зургийн битмедиа гэдэг энэ хөтөлбөр маань манай хичээлийн хөтөлбөр сууснаас хойш нэлээд өргөн цараг хүрээ камера одоо сүүлийн үед бол анхны бүтээл наад нэг бүхэл бүтэн амнаац болоод орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ гэрэл зургийн мультимедиаг ингээ харж байхад ер нь бол одоо урдталт нь бол ингээ зурглаач нар ингээ юу гэдэг яг зурглаачийн дагнсан бүтээл гэл тэгэхээр зэрэг ихэвчлэн одоо бүр амар том бүтээл байлаа гэхэд яг одоо зураглал маягийн ч юм уу байдаг гэсэн бол одоо гэрэл зургийн мультимедиа ингээд ороод ирэхлээр зэрэг тэр зураглаач гэдэг хүний яг бие даасан тийм өөрийн гэсэн тийм цогт бүтээл бий болоод байгаа шүү. Тэгээд энэ дээр нь зураглаачаас маш их олон ур чадвар шаардаад байгаа юм шиг санаж байгаа. За маш сайн зураг авах. Зураг авах гэдэг бол зохиомж тийм үү? Тэр зохиомжийг зөв бодож олох. Тэгээд тэр зургаараа дээрэс нь видеото бас түгээр зогсохгүй энэ дээр чинь найруулга орж ирж байна. Тэ хизэн фото зургууд байх уу, хизэн видеогоо хүүч гэдэг юм. Эсвэл яаж тэр нөгөө видео фото хоёр чинь яг нэг юм юун дотор рамкнд нэг юм шугамд оруулаад гарч бас хэцүү шттэ. Ингээл эсвэл фото яваал эсвэл ингээл ямар санагддаг. Гэтэл тэрийг ингэж бүгдийн цогц болгоно гэдэг чинь бас найруулга ороод ирж байна. Тэгснээ дээрэс нь текст. Тэгээ бүр ярилцлага сэтгүүлчийн ур чадрын хүртэл юмнууд ороод ирж байгаа болохоор энэ зураглаач гэдэг хүний, гэрэл зурагчин гэдэг хүний юуны мэрэгжлийн ур чадварын тэр хүрээ бүр амар тэлж байгаа юм шиг тэлж ийн гэж харж байгаа байхгүй юу? Одоо би миний хувьд бол тийм одоо ингээл угаасаа нөгөө яг энэ нөгөө нийгэм маань өөрөө яг тэрийг бүр ингээд хүсээд одоо чинь юу гэдэг нөгөө намайг оюутан байхад л баг ингээд зураглаач хүн одоо математикч гэдэг Монгол бичиг үзэж юу яа тий ер нь тэр чинь баг л зургал аавна гэдэг нэг тиймэрхүү хандлага бас байлаа шүү дээ. Тэг чи одоо бол бид нар чинь ингээд юу зөвхөн тэрнээс илүүтэйгээр яг энэ мультимедиаг бид нэр яг хувь хүн яг өөрөө хичээгээ сонирхох юм бол яг сая багш хэлдгээр бид нар тийч яг найруулагчийн юмыг бас хийж, сэтгүүлчийн ажлыг бараг давхар ингээд бас хийж, эвлүүлэгч хийн ингээд мэдээж нөгөө гадны орны одоо жишээ нь энэ мультимедиаг ингээд зөвөр судлаад гэх юм уу хараад ингээд арайхан нөгөө кинодоо тэр бүтээл гарсныг тэр одоо касттэй тэр юмыг харах юм бол зураг авалт хийж байгаа хүн нэг тусдаа, дуу авж байгаа хүн тусдаа, текст боловсруулж байгаа хүн тусдаа ингээд явждаг. Гэхдээ бид нөгөө нэг яг нэг Монголын нөхцөлд угаасаа нэг хүн айгүй олон юм зэрэг хийх тийм хэрэгцээ шаардлага байгаа учраас яг ингээд одоо бол бид одоо би ч гэсэн өөрийнхөө мультимедиаг хийх гэж гэсэн ерөөхдөө ганцаараа л бүх юм дуу шуурнуудаа ингээд аваад ингээд хийждэг. Яг хөө мэдээж нөгөө нэг цаашдаа бол яг одоо юу гэдэг миний нэг бодож байгаа юм юу гэхээр илүү яг тийм найруулагчийнхаа юмнуудыг хийдэг, зураглаачийн юмд илүү хамтарсан хэрнээ юм хийдэг. Гэхдээ энэ бол яг илүү нөгөө нэг хитий тий бид нэр яг одоогийн нийгэмд болоод ирэхлээр энэ бол хүн болгоны нэг юм хийгээд ингэ явхад бол яг миний л зүгээр харж байгаагаар арай жоохон болоогүй байна. Бид нэр зураглаач хүн ч юм уу тий одоо яг нөгөө хичээлд сууж байгаа хүүхдүүд маань яг л өөрөө яг энэ саяны ярьсан зүйлүүдийг бүгдийг эзэмшээд явчих юм бол энэ хүүхэд төгсөөд гараад ингээ ажлын байран дээр гарахад бол хинт ч голоотхооргүй тэгээ нэг бусад одоо сурах зүйлсийг бол нэг одоо нэг хагасаар ажиллаад одоо сураад авчин тий бусад тэр мэдлэг нь бол энэ өөрт нь байж байгаа учраас нэг асуудал. Одоо ч нэгээд бас нэг нөгөө ажил олгогч нарын нэг юу нэг үлээ нэг яг тийм нэг юм төгс хүний хүсдэг шүү дээ. Эвлүүлгээ хийждэг, зураг авалтаа хийгээд автор effect дээр ажиллаад ерөөсөө л ингээл бүх юмыг баг хийчдэг тийм хүн ихэд идэг тий. Тэгэхээр эн чинь бас ингээл нэг юм хоорондоо бас зөрчилдөх юм байгаад идэг. Тэгэхээр яг тэгээ айл талд нь л мэдээж сургууль бас мэдээж яг нөгөө бодлого гэдэг юм яана. Би бол яг нөгөө багшийнхаа зүгээс юм яана. Оюутан болоод ирэхлээр ингэн ямар ч байсан ерөөхдөө миний харж байгаагаар бол зөвхөн нэг зураглаа би зөвхөн нэг камерын ард байгаа зураглаач л хийдэг шүү дээ. Би зураглаачтай гих биш. Камерыг шүрж аваад ингээд зураг хөрөг авчдаг тий. Ямар ч нэг юм хослмол маягтайгаар л ерөөхдөө явах нь зүйтэй гээл тэгэл ямар ч тэгэл үр дүнгээ бас ингээл тодорхой хэмжээгээр өгөөл. Хөгжин аюул өгч байгаа. Яг мэдээж яг мэрэгжилтэй болоод мэрэгжилээр гарчлахаар мэдээж найруулагч хөгжмийг дууны найруулагч нь хийн. Зүгээр хамгийн урд сургалтынхаа бодлого дотор л бид нар энийг тэр
одоо хүн төгс эзэмшээсэ гэдэг үүднээс ингэж оруулаад байгаа. Түүнээс яг тэ мэдээж ажил дээр гарангууд тэр болгон бас бүгдийг ингээд ганцаараа студид ганцаараа ажиллахгүй бас өөрөлдөө телевизүүд энэ төр мэдээж мэрэгжлийн хүмүүс хамтраад ажиллавал өшөөл гоё цогц болно. А гэхдээ хамгийн гол нь энэгээр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр яг ингээ оюутан байхдаа энийг бүгдийг өөрөө ингээд хийгээд үзээд ингэчин гэдэг чинь дараа нь эргээд хүмүүстэй ажиллах хүртэл төхөмтэй. А энэ хүн надаас ийм хүсэж байгаа байна. Энэ хүн надаас тийм хүсэж байгаа. Найруулагч надаас ийм хүсэж байгаа юм байна. А дууны найруулагчид ингэх юм байна. Дээрэс нь манай хуучны операторууд бол дайлан киноны операторууд бол план кадр болгоныг яг эвлүүлгээ бодож айгүйх авдаг байсан юу нэг гэсэн ингээд жоох алдагдсан юм шиг байна. А одоо бол яг дайлангуй гэрэл зургийн мультимедиаг үзэж байгаа хүүхдүүд бол яг тэр юг нөгөө за энэний дараа энэ дүрсийг оруулаад энэний юу ингэж ороод гэд яаж байгаа болохоор илүү тийм ажлын талбар дээр илүү төхөмтэй болохоор юм шиг санагдаж байгаа юм л да. Гэхдээ чи түрүү хэллээ нөгөө одоо ингээд гэрэл зураг авахд бол одоо боломжтой болсон тий камерууд ямар бол ямар байна хүн тэр ихтгэл гар цаараа хүртэл авчиж байна. А гэтэл ингэснээрээ нөгөө талаасаа яг мэрэгжлийн гэрэл зурагчид тэр болгоноос өвөрмөц илүү ур чадвараа харуулахын тулд бас нэлээд юутай болж байгаа байх гэж бодож байна. Тэр хүмүүсийн өөрсдийнхөө ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр ч гэдэг юм уу тийм мэрэгжлийн хүмүүсийн онцлог юм гэж бас байгаа л да. Тийм яг тэгэл зөндөөл юм байгаа. Тэгэл яг ерөнхийдөө тэгэл явж эцсийн дүндээ тэгэл нөгөө хандлага гэдэг юм дээр л очиод ерөнхийдөө зогсож байгаа юм л да. Тэгэл одоо тухайн мэрэгжлийн ч мэрэгжлийн бус ч эсвэл оюутан ч хин ч те ерөнхийдөө тэр юмд хандж байгаа хандлага нь яг ямар хөө байна. Түүнээс тэр хандлага нь яг үнэлэхэд тэр дур сонирхол те тэр юм нь жоохон ингээд юу байвал тэгэл хит мэрэгжлийн байлаа гэдэг тэгэл зогсож тийм ерөнхийдөө хандлагатай байгаад байдаг. Тэгэхээр би мэрэгжлийн болсон гэж сэтгэл ханаад те цаашаа бүтээлээ. Түүнээс бол одоо яг ингээл ер нь оюутан ч бай эсвэл одоо би ч ингээл бас асууж байгаа өөрөө нөгөө гэрэл зургуудаа аваад мультимедиагаа хийхийг хичээгээл ингэ тэгэл ер нь бол яг тийм нөгөө нэг тийм шунал ерөөхдөө байдаг штэ. Тэр нь юу гэхэлэр ингээд нэг мультимедиа ч юм уу нэг одоо сайн гэрэл зураг авчаад тэрнийг ингээд тухайн үедээ за яг нэг энэ өстой нэг сайхан зураг боллоо за ингэчлээ гингүүтээ дараа нь ахаал маргааш нь ахаал өөр юм өөр одоо сайн зураг авах гал ахаал ирэл хилээл явж идэг. Тийм болохоор ерөөсөө л яг нөгөө нэг зогсолтгүй те ингээл өөрийгөө хөгжүүлээ. Одоо чинь би ч гэсэндээ ингээл яг нэг хэсэг бол одоо яг үнийг хэлэхэд одоо яг тийм би нэг багш гээл нэг амар одоо нэг амар хэлхээс чи яг үнийг хэлж жоо санаа зовдөг байсан. Тэгэл тэр нь ягаад өгөхлээр ингээл энэ те ингээл нөгөө залуу хүн одоо маахны чинь нэг юм хүнийг яг нөгөө гаднаас нь одоо харж дүгндэг тийм одоо ерөөд арт хүмүүс те ингээд хүний гаднаас энэ залуу хүн энэ чи одоо юугаа заах вэ ч гэдэг ч юм уу эсвэл энэ залуу хүн гэдэг хүний нөгөө харилцаанаас их харагддаг те. Тэгээд одоо зарим үед би чинь сахлаа ургуулчин те тэр чи ингээд бас нэг юм жоохон нас нам жоохон нэмгээд идэх те. Гих мэтлэнгээр ингээд нэг юм жоохон нөгөө юмуд байдаг учраас ингээд нэг хэсэг бол одоо би чинь багшлаад яг 10 жил болчихлоо шүү дээ. Тэгээд эхний хэдэн жилдээ бол нэг тийм байсан. Одоо ч гэсэндээ нэг амар би нэг багш юм тийм нэг амар хилээл нэг амар ингээл ойрлоо тийм байдаг. Гэхдээ бол яг мэдээж ингээд юу вэ? Яг энэ дээр нөгөө нэг яг нөгөө хувь хүнтэй л их холбоотой байдаг хэл да ингээл бодлоо тийм. Тэгээд дээрээс нөгөө өөрөө би чинь залуу хүн байгаа учраас мэдээж өөрөө хөгжин. Тэгээд дээрээс нь оюутнуудтай тэрийг өөрийнхөө үдсэн харсан одоо чинь гадны орн руу нэг 7-8 улс орн руу яваад үзэсгэлэн юм хүм үзэл ингээл ингэж уучраа тэр өөрийнхөө үзэж харсан өөрт байгаа өөрийнхөө туулсан энэ нөгөө 17 жилийн одоо гэрэл зургийн товонд байгаа энэ үзэж харсан мэдэрсэн тэр зүйлүүдийг л оюутнуудаа хийлж ярьж өгөх тийм илүү жоохон нөгөө онлайн гэхээсээ илүүтэйгээр те би бол энийг ерөөхдөө хэлдэг онлайн гэхээсээ илүүтэйгээр илүү практик илүү амьдрал дээр яг ийм байгаад байна гадны орнууд ийм байгаад байна гадаа энэ одоо нийгэм энэ Монголын амьдрал ингэж хүлээж аваад байна бид нэр энэ тал руугаа явах хэрэгтэй юм байна энэ тал руугаа зураг авъя гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар ингэж явдаг учраас магадгүй оюутнууд маань илүү амар байдаг хаа дээрэс надад ч илүү амар байдаг амар нэг ингээл онлайн юм яриад тэгээ дээрэс нь гэрэл зураг энэ биднүүсийн одоо энэ мэрэгжил маань өөрөө ингээд нөгөө хувь хүнээс их шалтгаалдаг илүү нөгөө нэг дадлага тийм туршлага юм хүм их хоригдлуулж ингээд явдаг учраас
зүгээр ингээд нэг номон дээрээс ч гэдэг юм уу интернетээс харж байгаа л би яг ингэн гээл гарч явах юм бол тэр нэг тийм нэг ач тустай зүйл биш. Илүү нөгөө өөрөө ингээд алдаж онжиж, өөрөө гэрэл хэмжилт те өөрөө тэр хурд өрц юмнуудыг хөдөлгөж ингээд явдаг. Тэгээд дараагийнх нь юмнууд нь бол яг өөрт нь нөгөө нэг мэдрэмж тэр нэг одоо сайхан те одоо нөгөө нүд те тэр нүдэрээ юу харж ямар одоо зүйлийг үзүүлэх гээд байгаа вэ гэдэг дээрээ очиод ингээд явах учраас миний хувьд бол ерөөхдөө тэр зарчмыг л барьж л явдсан шүү дээ. Ер нь бол угаасаа зөвхөн гэрэл зурагчин, зураглаач, уран бүтээлч болгон тийм юм шиг байгаа юм л да. Одоо бол харьцангуй бас нийгэм маань хүлээж авах хандлага нь арай өөр болцсон. Дээрэс нь одоо ер нь сүүлийн үед бол те зүгээр энэ манай сургуульд ирж байгаа оюутан за тэгээд одоо магистр сурахаар ирж байгаа хүмүүсийг харж байгаа. Ямар ч гэсэн тодорхой хэмжээгээр энэ онолыг нэг мэдэх хэрэгтэй байна. Энэний дараа бид нар одоо юу яах хэрэгтэй байна? Практикаар одоо зодох хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар. Ер нь бол манай сургуульч угаасаа дадлаг практик голлсон, 70% дадлаг практик голлсон гэдэг утгаараа энэ бол зарчим нь яг нийлээд байгаа байхгүй. Гэхдээ л онлын мэдлэг бол зайлшгүй. Тий онл бол мэдээж одоо ер нь бол мэдээж өгөх ёстой. Тэгээд дээр нь болоод ирэхлээр энэ одоо чи юу гэдэг нөгөө практик гээл бүгднийг дагуулж аваад ингэхээс илүүтэйгээр яг мэдээж онлынхоо ямиг бол бас давхар хажуугаар нь өгж явна. Яг нөгөө багшийн хэлдгээр ер нь 30% нь онлоор явуулаад тэгээд 70% нь бол илүү нөгөө техниктэйгээ ажиллах. Одоо чинь би бол оюутнуудаа 2 дугаар курс одоо 3 дугаар курс энтертэн ч юм уу ер нь өвөл хаварч байсан хамаагүй ер нь яг нэг ийм хичээлийн нэг одоо нэг семестрт бол нэг дор хаяж ер нь 1-2 удаа. За ихтэй ер нь 2-оос 3 4 удаа ерөөхдөө ойрхон одоо энэ Улаанбаатарыг тойрсон одоо энэ ойрхон уул руу аваад гарчдаг, гэр хороол дундуур аваад алхаад зураг хөргөнд явцдаг, тэний хагас өдрийг зарцуулдаг. Тим юм хийдэг. Гэтэл тэр дундаас ингээд нөгөө энэ мэрэгжилчин өөрөө ингээд нөгөө илүү явж илүү ингээд нэг өөрийгөө илүү хурцлж гэх юм уу те ингээд дараад халаад ингээд явж ингэж өөрөө ингэж мэдэрч ингэж яадаг юм мэрэгжил учраас бас зарим тохиолдолд ингээд нэг зүгээр байж байгаад ингээд нэг зураг хөрөг аваад ингэдэг нь бол бас утгагүй. Тэгэхээр миний яг нэг юм хөв хүний юу бол ямар ч хэсэн энэ биеийг бол зовоох хэрэгтэй тий дааруул даарж гин үү хөрүүл хөрж гин үү халж гин үү тэгээд алхаж ингэж яваа тэр нэг гоё юмны сайхныг бол мэдрэх хэрэгтэй. Тэгээ ингээ явж байхад нэг зүйлүүд ажиглагдана юу гэхлээр нөгөө оюутнууд чинь яг ингээл хотын төвийн ч юм уу эсвэл байнга явдаг нэг юм хідэн цэгээрэл эргэлж байгаа боловч яг хотыг одоо жишээ нь хойтлын одоо чингэлтэй уулан дээрээс хотыг араас нь харсан оюутнууд маш цөөхөн байна. Шоконд орно. Хот баг ингэж харагддаг юм уу? Гэр хороол ингэж тэлцсэн юм уу гэдэг ч юм уу те. Тэгээд тэднүүсийн ингээд зарим нь бол яг мэдээж тэр амьдрал ахуй дунд ингээл явж байгаа тийм хүмүүс ч хэл байна. Тэгэхээр тэр чинь ингээд бас ингээд нэг талдаа ингээд тэр хүмүүс тэр оюутнуудад чинь ингээд нүдийн нэг юм шин нэг юм мэдрэмж өгөх тийм юм болж байгаа байхгүй. Тиймэрхүү тохиолдол зөндөө ингээл бөөх ингээл энэ уулан дээр ингэж гарч үзээгүй. Би бараг л хотын энэ уулан дээр гарч үзээгүй. Эндээс нь харж үзээгүй. Багчаа би ингэсэн ингээд. Тэр чинь ингээд зураг авахаасаа гадна тэр хүүхдүүдтэй ярилцсан тэр хүүхдүүд тэр нэг юм ойр орчин ер нь бид нар ямар нийгэмд амьдраад ер нь яагаад байгаа вэ гэдэг юмуудыг судлаад ингээд хараад мэдрээд ингээд явж байгаа учраас бас илүү нөгөө нэг бүр нэг амар ингээл гэрэл зураг бол ийм ингээл баах ингэхээс илүүтэйгээр нөгөө алсуураа тэр нөгөө амьдрах орчин юмараа ингээд дамжуулж бас тэрийг бас ингээл үзүүлж харуулж лах тиймэрхүү ерөөхдөө одоо миний арга барил гэх юм уу ерөөхдөө яг нэг тиймэрхүү маягаар л яваад байдаг. Ер нь багш болгон өөрөө гэсэн арга барилтай байдаг л да. Яг ижилхэн зураглаач мөртлөө зааж байгаа хичээл дээр нь ороод сухлаар нэг гэрлийн тухай л гэж шал хоёр өөр тайлбарлаж байгаа шүү дээ. Гэхдээ эцсийн цэг дээр нийлж байгаа нэг л байна. Тэгэхээр багш болгоны арга барил өөр. Ер нь яг би энэ дээр чамаас юу яриулахыг айгүй хүсэж байна гэхээр зэрэг одоо сүүлийн үеийн мэрэгжлийн гэрэл зургийн чиг хандлага болохоор зэрэг одоо зүгээр л би бол одоо ингээд маш гоё харагдсан юм аа л ингээд усыг л авчихаал тий. Тэгэл тэрэндээ айгүй кайфтай байх чинь. Тэгэнгүүт мэрэгжлийн хүний харах үнцэг арай өөр баг шүү. Тэгээд дээрэс нь эндээс улбалаа баримт гэрэл зураг гэдэг юм айгүй сүүлийн үед нэлээх яригддаг. Нэлээх манай байлгаа манай Монголд бол илүү тийм
хөгжлийнх нь одоо нэлээд дээцэгт хүрч байгаа юм болов уу гэж би бас бодох юм. Аюух яригддаг сүүлийн үед бол баримт гэрэл зураг гэдэг юм бол аюух одоо олон нийтэд гэдэг юм уу хүмүүс одоо нийгэм их олон юм уу олон өнцгөөс ч юм уу олон хүн яриад ирэхлээр зөв хүмүүс ингээд ингээд нэг баримт гэрэл зураг гэдэг юм байт юм байна. Баримт гэрэл зураг гэж аюу зарим нэг нь мэдэм хийх ч юм уу тий байдал аюу ажиглагдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ баримт гэрэл зургийн тухай. Зүг ерөнхийдөө багшаа ярьж байгаа ерөнхийдөө зөв яг ингээл хүн болгон гэхин цаашаа гэхдээ л ерөнхийдөө ямар ч хэлсэн ингээл нөгөө баримт гэрэл зургийн тийм ингээл нийгмийн асуудлыг хөндсөн ингээл юмнууд бол ингээл яригдаал байгаа. Гэхдээ яг бүр амар ингээл хөгжөөд гэдэг юм уу тэрийг ингээл амар олон болоод ингэж байгаа юм бол яг үнэлэхэд миний хувьд бол цөөхөн байна. Одоо чи маа баримт гэрэл зургийн Батцэрэг сан гээл одоо 8 жил бас үйл ажиллагаагаа би ч нөгөө сургуулиас гадуурх нөгөө ажил нэг энэ санг авч аваад энэ баримт гэрэл зургийг хөгжүүлэх, залуу гэрэл зурагчдыг дэмжих гээл ингээл юмаа ингээл яриад ингэж яхад бол яг тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгөөл байна. Түүнээс яг бид нар ингээл нэг үеийн гадагшаага гараач гэдэг юм уу эсвэл яг ингээл яриад ингэхэд бол бас л тийм хангалттай биш. Сонирхож авж байгаа гэрэл зурагчд нь айгүй цөөхөн байна. Тэгээд авж байгаа гэрэл зураг авж байгаа хүмүүс нь энэ бол баримтат гэрэл зураг гэж хандах нэг хүмүүсүүд чинь ингээд дагнах хэрэгтэй. Тэрийг жоохон судлаад гүн рүү н орох хэрэгтэй. Түүнээс л зүгээр гудамжаар явж байгаа юм хөтэ за энэ баримт болно гэдээ ингээд аваад байвал тэр яг мэдээж 10 20 30 жилийн дараа бол баримт болох нь болно. Гэхдээ бид нэр одоогоор ерөөхдөө амьдрах хэрэгтэй те бид нар ямар одоо 40 50 оны Монголын үед амьдраагүй бид нар одоо бүр нэг ийм өөр нийгэмд амьдарч байгаа учраас бид нар одоогоор амьдрах хэрэгтэй гэж бол миний хувьд бол тэгж боддог те. Тэгээд дээрэс нь яг тэр одоо чинь юу гэдэг нөгөө гэрэл зургийн нөгөө нэг сонирхогч гэх юм уу эсвэл одоо юу гэдэг ингээд нөгөө шуудалтай ингээл харсан болгоно ингээ аваад авах юм бол тэр яг үнэлэхэд одоо яг гэрэл зураг талаасаа ч тэр ерөөхдөө нээх байж байгаа. Тэр чи эхлээд нь авахаасаа өмнө бодох тий сайн зураг авах тэрийг олж харах нэг тим юм байгаад. Тэр нь тэгэхээр юу гэхлээр нөгөө одоо нэг тим жишээ байдаг л да ингээ нөгөө бодож аваагүй зүгээр ингээл нэг гой санагдаад ч юм уу ингээ зүгээр авцсан зураг. Одоо шээ бид нөө маахан бол ярьдаг л да ингээ би нэг зүгээр л авцсан гэд тий. Гэтлэр тэр нөгөө зүгээр авсан зургийг дараад нь тайлбарлаад юм энэ яагаад авсан гэдгээр би зүгээр л авсан гэдэг тайлбар байгаад байдаг. Гэтэл өөрөө зураг авахаас өмнө бодоод тий олж хараад тэрийг авчих юм бол энэ зургийг яагаад авсан гэвэл би надад энэ зураг гэрлэн ингээд таалагдаад юм гэсэн. Би энэ зургаараа энэ Монголын одоо энэ өнөөгийн одоо энэ дүр зураг тий нийгэм байдаг юм эсвэл одоо бензиний хомсдлыг ингэж харуулах гэдэг ингэж авсан гэх тэр нөгөө тайлбараа хүн хэлж. Тэгэхээр нөгөө нэг зөвхөн гэрэл зураг хэсэлүүрийн дагаад нөгөө тайлбар юм хум гээл ингээл явж байгаа учраас бас асар нарийн нөгөө төвхтэй юмнууд ингээл байгаал байдаг л да. Тэгээ одоо ямар ч хэсэн нэг үеэ бодоход харьцангуй гайгүй уул нь бол арай гайгүй болж ирж байгаа. Тэгээд энэ нөгөө дижиталын шуурганд ингээд өртөөд яг хүмүүс яг нөгөө монголчууд яг гэрэл зургийг жишээ нэг жоохон ойлгох гээд ирж яхад нь ингээд дижитал гарч ирээд ингээд одоо нэг талаар нэг тараацсан. Одоо бол яг мэдээж нөгөө гэрэл зургийн асар олон төрлүүд байгаа тий. Тэр дунд бол гэрэл зураг бол энэ баримт гэрэл зураг бол тэгээд нэг орхигдчихгүй хүн шиг ингээл ярьж хэлээл чирэгдээл явж байгаа. Тэгээ одоо яг энэ төрлүүдээс айгүй сайн явж байгаа нь одоо байгалийн гэрэл зураг бол одоо Монголд бол ер нь тасарчлаа тий. Ах нар залуучууд энэ төр бол маш сайн ерөөхдөө авж जैन. За энэ одоо нэг commercial тий одоо нэг юм одоо fashion гэдэг юм уу эсвэл одоо тийм ялгар тийм зургууд бол ингээд яг нөгөө техник технологи нь ингээд сайжраад ирсэн хүмүүс нь сайжраад хүмүүсийн арга барил юм гэсэндээ сайжраад ирчлээ ингээд хацраа явцсан. Тэгэл тэр дунд нь яг нөгөө баримт гэрэл зураг бол нэг юм цөөнх болол тэгэл үлдсэн. Гэхдээ бас миний нэг тийм юу байдаг одоо бодож хэлдэг нэг зүйл байдаг. Яг ер нь гэрэл зургийн төрлүүдээс ер нь тэгэл ориглон те баримт гэрэл зураг магадгүй пирамидаар төсөөлөх юм бол тэрний хамгийн ориглон нь бол баримт гэрэл зураг бүх зүйлс очиж байгаа. Яг энэ баримт гэрэл зураг л хамгийн үнцэнтэй, хамгийн үлдэцтэй, хамгийн өгүүлэмжтэй тийм л байдаг гэж одоо тэрэнд л одоо итгэл үнэмшил миний одоо үнэт зүйл бол ерөөхдөө тэрэн дээр л байдаг. Гой зүйл пирамидын ориглохлоор мэдээж пирамид гурвалжин чинь дээшлэх тусмаа жижигрээд нарийсаад тэгээд авахд хүзүү хол болно. Тэгэхээр зураг
тэрэн дээр байгаа гэхэлэр их гоё л тийм зүйл санагдав. Ер нь би чамдаа бол яг санал нийлж байна. Тийм ч учраас яг мэрэгжлийн гих тогтолтой мэрэгжлийн гэсэн хандлагатай хүмүүс энэ баримт гэрэл зураг руу орж ах шиг байна. Яг бол энд маш хүч хөдөлмөр цаг зав тэгээд оюун санаагаа зарцуулна, зориулна, их хөрөнгөж гарах хэрэгтэй болно тий. За тийм болохоор яг тийм байхаа гэж би бодож байна. Ерөнхийдөө манай подкастыг үзэж байгаа хүмүүс сонирхолж хэлэхэд манай давааны багш бол яг энэ баримт гэрэл зургийн чиглэлээр илүү одоо энэ Бацэрэг сангийн тэргүүнээр нэлээд олон жил ажиллажлаа. Энэ чиглэлээр залуучуудыг мэрэгжлийн гэрэл зураг руу чиглүүлэх дэмжих ийм зорилготойгоор бол одоо миний мэдж байгаа бол 9 дэх нь явсан тийм үү? Одоо хүмүүс шинэ бүтээл хүмүүс гэдэг гэрэл зургийн уралдаан жил болгон явагддаг. А энэ уралдааныг бид нар яагаад сайн мэдж байгаа гэхээр энэ бол манай сургуулийн оюутнууд маш ихээр оролцдог. Энэ нэг талаасаа давааны багшийн үр нөлөө байх, нөгөө талаасаа бас яг энэ баримт гэрэл зураг гэдэг юмыг ойлгосон хүмүүс л энд их төлхөө ороод ах шиг байна. Гэхдээ сүүлийн үед оролцогчийн тоо их нэмэгдээд ах шиг байна, тийм ээ? Тийм. Би нөгөө Бацэрэг сангийн нөгөө тэргүүн биш гүйцэтгэх захирал гэж явж байгаа. Тэгээд нөгөө хүмүүс гэхдээ угаасаа нөгөө тэргүүн гэдэг. Харин би бол тэгж давтар ойлгоод байна шүү. Тэгээд яг ерөнхийдөө яг бас тийм нөгөө сургуулийнхаа хажуугаар бас энэ чинь нөгөө яг энэ гэрэл зургийн тухай, энэ баримт гэрэл зургийн тухай жишээ нь яг энэ тогоонд нь байгаа хүн одоо хүмүүс л ярихгүй бол яг үнэ хэлэхэд хаавсан тэнд байгаа өөр нэг хүн бол энэ баримт гэрэл зургийн тухай ярьж хэлэхгүй, тэрний асуудал болоод болж бүтэж байгаа зүйлүүдийг ярьж хэлэхгүй. Тэгэхээр яг энэ дотор нь байгаа хүн л дугарч одоо ярьж хэлэх ёстой гэд миний хувьд бол тэгж боддог. Тэгээд энэ 13 онд энэ баримт гэрэл зургийн Бацэрэг санг одоо Бацэрэгийнхаа эхнэр одоо ээж нь дүүнэр тэ ах дүүнэртэй ярьж байгаад байгуулад одоо энэгээр ингэж хөгжүүлэх. Тэгээ олон хүмүүс бол тэгдэг ингээд яваа нэг юм хийхэд нэг тийм нэг хүн чинь нэг үнд цэн гэж юм байх хэвээр. Энэ Бацэрэг гэдэг хүн бол Гамма гэнэтлийн гэрэл зурагч 2001 онд нөгөө Увс аймагт нөгөө отхон бэлэг гişүүн энтертэй Ми8-ийн ослоор ажил үргээ гүйцэтгэж яваад аим өргөцсөн тийм гэрэл зурагч. Тэгээ олон хүмүүс хэлдэг энэ Бацэрэг гэдэг хүн байсан бол Монголын гэрэл зургийг ер нь нэлээд дэш нь хөгжүүлэх аваад чирээд явчих тийм хүн байсан гэж. Тэгээд тэрийг нэгээд миний хувьд оюутан байхасаа өсвөлээд ингээд ерөөхдөө Гамагийн ах нар энтрийг хэлж ярьж байсан юмудаас ер нь нэлээд олон жил сонсож явж байгаа 7-8 жил ингээд сонсож явж байгаа. Ер нь энэ хүн зориулж энэ хүний одоо хийж чадаагүй зүйлийг энэ ингэж хийж үргэлжлүүлээ гэдэг зорилгоор энэ нөгөө нэг санг байгуулад тэгээ шинэ бүтээл хүмүүс одоо жишээ нь Бацэрэг ах маань бол 98 онд өөрийнхөө анхны бие даасан хүмүүс гэд үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэгээ 2013 онд сан байгууллагатай миний хувьд Бацэрэг ахын бүтээлийг ингээд нийлүүлээд хамтарсан одоо хүмүүс 2 гэд үзэсгэлэн 13 онд хийсэн. Тэгээд 14 оноос нь энэ сая 20 оны хүртэлх хугацаанд ерөөхдөө урталт нь шинэ бүтээл гэдэг үгийг нэмээд шинэ бүтээл хүмүүс 3 4 5 6 7 8 9 гэд ингээд хүртэл ерөөхдөө явсан. Тэгээд ерөөхдөө энэ ингээд яг зорилго нь угаасаа яг тийм байсан. Ингээд нийт гэрэл зурагчид энэ үзэсгэлэнд ингээд бүтээлээ ирүүлдэг. Тэндээс нь сонгон шалгаруулалт энэ шүүмжлэгч редактор гэдэг юмыг бас ерөөхдөө бас гэрэл зурагт байх хэрэгтэй байна гэдэг үднээсээ шүүмжлэгч редакторудаар тэр ирсэн бүтээлүүдийг шүүмжийн бичүүлдэг редакторлуулаад үзэсгэлэнд сонгож оролцуулдаг. Тэгээ энэ дээр нэг ингээд нэг төрүүлүүлээ шагнал өхөөс илүүтэйгээр ерөөсөө энэ бүтээлээ энэ уралдаан руу явуулж байгаа нь өөрөө нэгт одоо үнцэнтэй шагнал. Хоёрт бас нэг том шагнал нь энэ үзэсгэлэнд ингээд бүтээл нь ингээд шалгараад оролцож чинь гэдэг маань өөрөө маш том нэг тийм одоо шагнал байгаад. Тэгээд одоо өнгөрсөн 8-9 жилийн хугацааныхаа энэ гэрэл зургуудыг нийлүүлээд нэг тийм ном ерөөхдөө хийж байгаа. Тэгээ энэ ном маань бол одоо нэг хэвлэлтэнд явцсан. Тэгээд одоо нэлээд одоо том зузаан одоо яг ингээл эндээс нь ингээл харах юм бол 98 оны хүмүүс үзэсгэлэн 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 оны үзэсгэлэн ингээд бас ялгаралтайгаар ингээд явчихж байгаа. Тэгээд нэг ийм номон дээр одоо өнгөрсөн жилээс хойшоо ерөөхдөө суугаад энэ бол яг энэ шинэ бүтээл хүмүүс үзэсгэлэнд орсон бүх бүтээлүүд шалгарсан бүтээлүүд ингээд шүүмж нөгөө тухайн хүнийхээ одоо юутайгаа
тухайн хүнийхээ зургийн тайлбартайгаа тэгээ шүүмжлэгч редакторынхаа одоо текст юмтайгаа ингээд тэгэхээр энэ бол бас маш том одоо бараг гарын авлага маягийн энэ зургийг яагаад ингэж шүүмжилсэн ийм зургууд байна гэдэг ингээд сүн зүйлийн ингээд ийм зураг ийм тайлбар шүүмжтэй ингээд байгаа учраас энэ бас нэлээд бас айтайхан одоо сурагчиг маягийн нэг юм ном болох бах. Тэгээд одоо энэ номонд маань 150 гэрэл зурагчны 700 гаруй бүтээл орсон байгаа. Тэгээ бид нэр одоо энэ номныхоо хэвлэл юм дээр оролцоо. Тэгэл одоо энэ ном тэгээд энэ плакат гэж энэ нөгөө их Бацраг ах маань хэлсэн үг байгаа. Бид үлдээх юмтай улс гэрэл зураг бидний мөглөн. Тэгээд энэ стикерүүдтэй ингээд багцлал одоо бид стикер плакат хоёр нь бол ерөөхдөө хэвлэлтнээс гарцсан. Одоо ном нь бол ер нь энэ сарын 9 сарын сүүлээр баг ерөөхдөө хэвлэлтнээс гарчин. Тэгэл бидгээд одоо урьдчилан захиалга юмнуудаа аваад эхэлсэн. Хүмүүс бас нэлээд захиалцсан байгаа. Тэгэл номоо гараад ирэхлээр нөгөө хүмүүстэй шууд одоо сайхан түгээлт хийгээл хүмүүс ч одоо тэгэл одоо надаас илүү баг хүмүүс ингээд нэг догдлоод ахсаг байж ингээл за ном нь яаж ин за хэвлэлт нь гарцсан өчтөрхөн нөгөө хэвлэлийнхаа мөнгийг харсан пост хийсэн тэгэл чатаар орж ирэл хэвээр нэг айгүй гоё болж за хэвээр ингэж ингээл би ч бас өөрөө бас яг ингээл нөгөө нэлээ олон жил энэ дээр суугаад хийцэн болохоор бас тэгэл бас хүлээлт бас байгаа л юм тэгээд ямар ч л байсан ерөнхийдөө нэлээд том хэмжээний тэгэл нэг юм номны ард гарах гал энэ талаасаа гэрэл зургийн юу юм шиг боловч нөгөө талаасаа энэ Монголын айгүй том түүх байгаа юм л да. Энд зураг болгон он болгонд ингээд өөрчлөгдөж орсон хүмүүс энд зөвхөн юуны зүгээр энгийн хүмүүсээс гадна улс төрчмөд тэгээд алдартай хүмүүс гэх янз янзын хүмүүсийн янз янзын зураг байна. Тэгээд хамгийн гол нь янз янзын өнцөг точкоос авсан. Ер нь бол баримтат гэрэл зургийг тухай ойлголттой болыг бол энийг үзэхэд бол нэлээд их төхөн болохоор ийм зургийн ном харагдчихсэн л да. Би түрүүн бас нэлээд хэд үзээд үнэхээр огт хараагүй үнцэг хараагүй баг урд нь би мдээгүй тийм мэдэхгүй байсан энэ төр зургнууд хүртэл ингээд явж явах жишээ нь их сонирхолтой ном болох юм шиг байлаа л да. Тэгээд ер нь бол одоо ингээд одоо Бацраг агсны хэлснээр ч гэсэн бид бол үлдээх юмтай болсон. Тэгээд гэрэл зураг бол биднийг мөглөнө гэдэг бол үнэн. Гэрэл тэр үтгэл нөгөө нэг хэллэг нь юу гэдэг лээ? Гэрэл зураг юу цаг хугацаа хамаг бүхэн бороометр арилж харин гэрэл зураг шороомет үл маа хинэ гамма агентлагийн одоо үг гэх юм уу те. Үнэхээр гэрэл зураг бол яалтчгүй л үлддэг. Тэгээд тэр гэрэл зургийг түүх болгож мөнхөлж үлдээнэ гэдэг түүх болгоно. Тэрийг үн цэнтэй байлгана гэдэг нь ялчгүй баримт гэрэл зургийн энэ бол ач холбогдол л доо. За тэгээд өнөөдрийн маань ингээд подкаст өндөрлж байна. Тэгээд маш сонирхолтой яриа өрнүүлсэн гэрэл зургийн тухай айгүй сонирхолтой ярьж өгсөн багштай их баярлалаа. Тэгээд залуу уран бүтээлчийн хувьд цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Ер нь бол манай соёл урлагийн суулгаар бол залуу уран бүтээлч багш нарыгаа маш их дэмждэг юм. Яг л энэ хүмүүс ч өөрсдөө бас давхар энэ оюутнуудтайгаа ижил ингээ хөгжих ёстой гэдэг үгнээс багш нарыгаа бид нэлээд их дэмжиж ажилладаг. Тэгээ манай Давааны бол хамгийн тийм хөдөлмөрч багш нарыг л нэгдэ. Тэгээд амжилт хүсье. Одоо бодох гэж бас багшаа шалгах гэдэг байгаа шүү дээ. Манай сургуулийн шилдэг. За бүгдээрэнд баярлалаа. За баярлалаа.